Talk with Sana podcast-ийн маань энэхүү дугаарыг хүлээн авч сонсож байгаа сонсогч тань өглөө өдөр орой минь төргий. За энэхүү дугаар маань бол тойрог Stay Time Edition гэдэг тойрог дэлгүүр дээр болсон ивэнтийн үеэр бичигдсэн дугаар маань байгаа. За уг ивент зориулаад би 2 дугаар бичсний өмнөх нь бол социологч Дорж Төвдөнтэй ярилцсан дугаар байсныг магадгүй сонссон баг. Тэгээ энэ дугаарт бол залуу яруу найрагч Санжир байгаа. Залуу яруу найрагч Санжирыг урьж одоо яруу найраг амьдрал, хайрын тухай, мэдрэмжийн тухай, бичгүүн тухай ярилцсан. За Санжир нь болохоор 2022 онд Mobisig хил уран зохиол судлаач мэргэжлэр төгссөн. За мөн Чанамын нэрмжит залуу нас болон Mobis-ийн утга зохиолын нийтлийн одоо гишүүн гэж одоо байсан. Хамгийн анх гаргасан 157 тоотын Деваж нэртэй шүлийн төврийн тухай түүний шүлийн төврүүдээс бас түүнээр зориулж ингээд түүнээр шүлэг дуудулсан ийм гоё дугаар болсон. Тэгээд бид нар нөгөө тойрог дэлгүүрийн гадаа диван дээр суугаад нөгөө орчны дуунууд бас их орсон байх. Гадаа хүүхдүүд ингээд шуугилдж байгаа. За согтууны ганц хоёр чанга дуурж байгаа ч гэдэг юм уу дуунууд бол их орсон байгаа. Гэхдээ нэг юм ярианд бол нэг юм цаадтай бол биш. Гэхдээ бас эргээд сонсоход нөгөө зуны нэг гадаа өдөр байсан да гэдэг юм мэдрэмж шингэж гинүү да гэж бодсон. Ингээд бидний яруу найргийн тухай, дурлал хайрын тухай, бүтлгүүтлийн тухай, онгод мэдрэмжийн тухай ярилцсан дугаарыг маань хүлээн аван сонсноо. За Deep Talk with Sana podcast маань тойрог дэлгүүрийн гадаанаас хүрч байна. Яваасаа бичигдэж байгаа. Тэгээд та юм асуумаар байд шүүд ингээд асууж байлаа шүү за. Тийм. Тэгээд энэ хастаа. Тэгээ яруу найрагч миний подкастын дугаарууд анх удаа орж байгаа хаа. Тэгээд урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Үл зорилцуулсанд баярлалаа. Тэгээд нөгөө би бас өөрөө шүлэг яруу найрагтай айгуу дуртай. Тэгээд шүлэг яруу найргийн тухай ярилцъя гэж бодоод. Тэгээ надад ер нь бол яг юм залуу эрэгтэй найрагчны хувьд би ингээд жоохон хаяа нэг хувийн зүгээс нэг юм чүмжлэлтэй хандах юмуд байдаг байхгүй юу. Тэгээд яг юм өөрийн гэсэн одоо нэг гоё чанараа хадгалаад бичиж байгаа цөөхөн шүлэгчийн нэг яг чи санагддаг гэх юм уу. Тэгээд яриагаа ойлаа ер нь ингээ яруу найраг шүлгийн талаар ярилцж эхлэе гэж бодож байна. Тэгээд чиний хувьд хизэнээс шиг шүлэг бичиж эхэлсэн бэ? Тэгээд гэр бүлийнх нь ч юм уу ингээ хүмүүжлэн тийм шүлэг яруу найрагтай холбоотой хүн байдаг уу? За яг уу миний яг эргэн тойронд бол юу байхгүй л те. Шүлэг өчтдөг уран зохиолтой тийм холбоотой бол байхгүй. Яг уу ер нь явандаа нэг тийм миний нэг юм нэг багын нэг тийм нэг багын ангитай нэг юм ямар нэгэн тийм зохиож бичих нэг тийм хобби байсан ч одоо бодоод байна. Тэр нь аюул надад санагдсан. Тэр маань л ихэд нэг юм бичих өөрөө хүслрүүлэх төсөлсөн тогтоох. Яг уу яг бичгийн тухайд бол би ч нөгөө нэг 7-8 дугаар ангитаа бас нэг юу ягаал. Нөгөө юугаад зурагтаар нэг болорцоо үсчихэл. Тэгээд шүлэг гэж нэг иймэрхүү юм байд юм байна гэсэн нэг юм тэр үед ханзаа авчиж байгаа ш нь ингэж бичих хэрэгтэй байна гэдэг юм. Тэгээд нөгөө нэг юм дөрөөж бичдэг ш хүүхэд нэг анх нэг юу ахтараа. Тэгэж анх юу бичсэн. Яг ингээд итэвхтэй шүлэг бичсэн гэвэл бичиж яг бичсэн гэвэл юу оюутан болоод. Мобис тавдаг жилээл хэдөө нөгөө нэг ах ч нөгөө хил орон зохиол судлаачаа ингээд орж исэн тэгээд тэгэл нэг өдөө нэг ах итэвхтэй бичиж эхэлж исэн да. Тэг нөлөөсөн яруу найрагч гэх юм уу нэг тийм зохиолч байдаг. Нөгөө нэг юу оюутан болоод нөгөө нэг юуны хичээлүүд үзээд нөгөө нэг онлайн мэрэгжлийн хичээлүүд үзээд ирэхээр хүн юу яад юм бэ л нэг юм тодорхой нэг юм чиг баримжаатай болцдог. Нөгөө тэр тал руугаа ингээд юу яадаг судалж эхэлдэг. Жишээлбэл хамгийн наацхан нөгөө нэг семинар тавих гад ч юм уу тийм нэг хүний шүлэг харах хэрэгтэй болдог ч юм уу. Тэгэж явж айгүй их уншижсэн. Тэгээд яг бүр анх бол юу ахт бол донд маань ингээд тавахт бол манай гэрт юу байсан. Нэг яруу найраг ном сүнтэй өдрийн чал байсан. Чанам байна. Тэрнээс бол хэлж ирсэн. Яг анх ч нөгөө нэг хүүхэд ч нөгөө нэг сайн мэдхгүй тэгэл ингэ шүлгүүдээ уучаал шүлэг гэж юм байх хэрэгтэй юм байна гэл юу яаж үзэл нөгөө нэг харж уншчаал нэгэл ийм дөөрэлгэж бичиж үзэл ийм гэж бичдэг хэрэгтэй юм байна гэд. Тэгээд яг нөгөө нэг анх оюутан болоод тэгээд анх нөгөө ололтой ингээд танилцаж эхэлж байгаа шүү дээ. Ололцоо танилцаж эхлээд юу яагаад
Сонирхож эхлэнгүүт чинь нөгөө нэг юу яадаг. Олон янзын ингээд яруу найрагч нарыг мэдэж эхэлж байгаа. Тэгээд анх бол юу яаж галсан сүхээр бол өвчлөж ирсэн. Нэгдүгээр курст бол тэгээд дуурайгаал балаа нэхвцээ тэгээд. Тэгээд яг хөө тэгээд ер нь бол нэлээд юу байсан нөлөөлсөн гэх нь илүү нэг юм надад тийм нэг юм мэдрэмж өгч исэн хүн бол тийм Эрдэнэ солонгийн шүлэг яруу найрагч Эрдэнэ солонгын шүлэг надад бол нэлээд байжсэн нэг юм толгоор яг анх уншиж байгаад бол орж ирсэн. Яг яагаад орж ирсэн гэмүүд нөгөө нэг тэр хүн чинь нэг юм эрэгтэй хүн байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд шүлгийг уншаад үзэнгүүт яг ингээд эмэгтэй хүний шүлэг шиг уншигдаад идэг аахгүй надад. Тийм жишээлбэл одоо ихтэй хүний шүлэгч нэг өөр байгаад байдаг шүү дээ. Тийм. Хүү надад байгаа шүү дээ. Номын аваад ирсэн. Надад бас байгаа. Тийм үү? Яг энэ аваад ирсэн тийм. Тэгээ юу яг ийм нэг ихтэй хүний шүлэгч нэг өөр байгаад нэг юм хатан буугаад байдаг. Ийм аргаддаггүй ч юм уу тийм. Тэнгүүт ингээд Эрдэнэ солонгоч хүний тэр яруу найрагч хүний шүлгийг уншаад үзэнгүүт ингээд юу байгаад ингээд шүлгүүд ингээд аргадаад байгаа. Уугаад ч юм шиг тийм. Жидгчээчтэй ч гэж байгаа шиг тийм. Яг жоохон бүдүүлэг хэлж магадгүй гэхдээ яг мэдрэмж нь тэгж боодог. Юу лээ гэж бодоод нэг зөөлхөн. Тэр хүний ингээд дотор нэг эмхтэн хүн байгаа тэр бичээд байгаа юм шиг. Тийм. Тэгээд юу яасан тэгээд нөгөө семинар тавиал нөгөө нэг олон янзын юм уншиж байгаа шүү дээ. Нөгөө нэг мэрэгчлийн дагуу тэнгүүт ингээд Банангийн ямсрын гэдэг хүний шүлэг бол яг үндэ бол яг үл биширсэн л дээ. Тэгээ үнэхээр агуу тий. Нөгөө нэг яагаад нөгөө нэг тийм шалтгаан юу байгаад нэнгүүт тэр хүн чинь нөгөө нэг тийм тухайн үедээ нэг юм байхгүй юм тэр хүн бичсэн байгаа байхгүй. Жишээл бол одоо ингэж байгаа. Чамаг дараад байна гэхлээр чинь шаргатан зэрэг авсаар очлаа. Чамаг явлаа гэхлээр чинь шаргаал талынхаа бөхсөө чөдөр зангидлаа гэж байгаа байхгүй. Тэр хүндээ хайртай гэдгээ хэлэхгүйгээр илэрхийлсэн. Тэр хүнгээ хайртай байгаад тэрийг нөгөө явуулахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Би чамайг явуулмаар хүн байна гэдгээ тэг хэлсэн. Тэр их дуусан шүү шаргаал талын бүх өсөөр ингээд чөдөр зангидаад тэр хүн тийм хайртай байгаад шүү дээ. Тэгээ хэлсэн надаа бүр ингээд тэр үедээ уншиж чагаад бол вау гэж бодчихсон. Вау нэр. Тэр яг яруу найраг шүлгийн гоё юм нь яг тэр юм шиг байна. Тэ яг үний нэг юм байж болох те монгол хэлний хамгийн ярууг ингэж түүжчих юм уу орчилж утга ингэж зүүн гэх юм уу те нэг юм тийм айгу тийм тансаг санагддаг. Гэтэ ер нь бол шүлэг яруу найраг хоёр чинь ялгаатай илүү. Яг уу хүмүүс янз янзаар л тайлбарладаг юм л та яг юу л л та яг юу л нөгөө нэг миний ойлгосноор бол зүгээр нөгөө нэг юу л яг ухтаар нэг зүйлэл авах л та шүлэг яруу найраг. Тэ. Би бас яг ингээд яг тайлгамдах яг тайлбарлыг гоё тайлбарлчих гэж бас тулгамдаад яахгүй л байна. Тайлбарлаж бас чадахгүй л байна. За, дундуураас гоё шүлэг мөлийг уншуулъя. Одоо нөгөө нэг миний гарт ингээд санчрын 157 тоотын Деважин гэдэг анхных нь яруу найргийн төвөр байна. Тэгээд ягаад 157 тоотын Деважин гэдэг энэ өөрийнх нь гэрийнх нь тоот уу? Тий, манай гэрээ тоот. Тэгээд яг ягаад ингэж нэрлэх болсон бэ? Тэгээ энэтэй холбоотой шүлэг байвал бас уншиж өгөөч. За, ер нь бол нэрний тухайд бол жоохон бац юм аа. Тэгээд яг хүн чинь тэгээд юу юм бэ лээ? Нэгдүгээр чинь миний анхны ном, хоёрдугаар тэгээд нөгөө нэг анхны намаа юу гэж нэрлэхөө гэж бодонгот хүн чинь тэгээд хамгийн дөрөвс нөгөө өсөж төрсэн газар өөртөө ойрхон байгаа юм аа боддтой байлээ нэг. 5 дугаар орцны Деважин чилүүж гэж нэг нэр бодож үзэл нэг юм гэртэйгээ ойролцоол нэг тийм юу яа тий нэрл бодож олсон. Нэгдүгээр оролт амьдэрдэг тэгэл тэр амьд чинь годромжууд нэр юу байдаг үлээ гэж бодож байгаа тэгээд хамгийн ойр нэр нь 157 тоотын Деважин байсан да. Тэгээд хавцан дээр юу байсан гэрийн хаалганы зургийг тавьсан тэгэл. Тийм байна. Одоо энэ гэрте байд юм уу? Тийм энэ чинь амьдарч байгаа. Тэгэл хамгийн түрүүнд л бодог зүйл нь тэр юм байлээ. Хавцны зургийг яаж идэх үнгүүт. За ер нь юу аачих юм бэ? Хамгийн ойрхон орны юу аачих юм бэ? Анхны ном. Дараа нь ч их нэгэд урсгалтай гэж бодвол. Дараа нь магадгүй миний хүүхдүүд энэ номыг дэлгэж үзгэл авах тэгэл. Бол бас энэ аав нэг амьдарч исэн гэж үзүүлчихэл бас сонирхолтой юм болоо гэж бодоод бас. Тэгэд чи чин за яг юу хийхэн тэгэл оюутан байхдаа л биччихсэн шүлгээ юу ажилласан да. Оруулсан да. Нэг нийт 3-4 жилийн хугацаанд бичсэн шүлгэнүүд байна уу да тэгээд. За зинчэнээс ч одоо ямар хөө шүлэг уншвал зүгээр юм бэ.
За энэ ийм шүлэг юм чинь 2 жилийн өмнө бичижээ лөө. Аав минь тамхи татдаг. Гэхдээ гэртээ утаа гаргаж үзээгүй. Хаяа балах дуртай. Эмээ бит хоёрын гаргасан тайдарлын замаар гэртээ гимгөө ирээд унтаад л өгдөг. Эмээ минь 76-тай. Насыг нь хүндлээд гэрийн онгон ганц зүг дуугардгүй. Тэр горил зурдаг. Хоолын мах хөшгөлдөг. 23 жил надад хоол хийсэн. 8 жилийн өмнө өвөө тэнгэр зүг. Байнга зогсдог тактикийг би үлдэж авсан. Дээрээ хов зөгөхгүй өссөн. Ганцаард бит хоёр сайн найз. Эмээ байсан болохоор зодооноос харин холуур явсан. Ганц 2 удаа алгадуулж явсан удаа биелдэ. Гэхдээ өвдөлтгүй амьдралыг ямар амьдрал гэх юм. Айлын хүүхдүүдийг ээжийн сургуульд нь хүргэж өгдөг. Харин намайг эмээ өвөө хоёр л зөөдөг байсан. Аав их эмээ хоёр зах дээрээс тор дүүрэн тайтгаар авчирч өгсөн. Би өсөж үзээгүй. Довчхондоо амьдрал ганцаардахыг бас өглөгч байхыг заасан. Тоглоомуудаа би ганцаардлаас ганц ч удаа хармалж байгаагүй. Энэ ийм шүлэг биччихсэн. Одоо ингээд шүлэг бичгээр одоо яруу найраг аль зүгийн ашигласан яг нь. Бичингүүд тэр чинь өөрийнхөө одоо чинь ийм анхны хайр ч юм уу те эсвэл салтын дараа ч юм уу эсвэл нэг ийм эргэн дурсахад ийм зэглэмж гэсэн гэх юм одоо мэдрэмжээсээ ураж бичиж байгаа шүү дээ те. Ер нь сэтгэлийн эмзэг хэсгээсээ оролцуулж гэх юм уу. Тэгэхээр ингээд зарим хүмүүс ингээ өөрийнхөө одоо тэр сэтгэлийн ямаа бичгээр ийм нүтгэн байх гэдэг юм шиг энийг ингээд ийм хамгийн нандин бараг ингээд нийлэн хүнд харуулдаг үсгээ шүлэг яруу найрууд амжилж биччихэд дээ шүү дээ тий яруу найрагч нар. Чамд тийм мэдрэмж байсан уу одоо ингээд энийг мань мэдчихээр гэх юм уу юу гэх ингээд асуулт нь тий санагддаг уу ер нь? Ер нь надад тэгж санагдаж байгаа юм байна. Тийм. Тий ер нь тэгж санагдаж байгаа юм шүү. Хэрвээ би тийг санагдчихсан бол ном гаргахгүй л байсан байх л та. Яг нэг тэгж айхтар би энийг харуулахыг хүсэхгүй ч гэдэм үү. Тэрэндээ эмзэглээд энийг ч яг харуулад яах вэ гэж бодсон юм бол байхгүй л байх. Тэгээ ер нь бол байхгүй тэгээд. Ito миний номыг дэлгэхэд уншаад үзвэл баг би тэр чигээрээ баг бичээтэй л байгаа хта гэдэг юм бол тий. Гэтээ ер нь бол өөрөө одоо байгааг харуулахаас нэг санаа зовхгүй совдгоо маань тий. Nice. Тэд номныхын юм дээр би чар. Чайны минь нэрмжид залуу нас болон мөс мобисын утга зохиолын нэгдлийн гишүүн гэдэг. Тэнгүүд нөө утга зохиолын нэгдлийн ингүүд бас аюул сонирхолтой байгаа байхгүй юу? Утга зохиолын нэгдлийнхэн гэхээр юу гэдэм бол тэгээд энэ залуу нас дугуулангийнхаа талаар хайлт ярил. Яг нэгдлийн зорилго бол ерөнхийдөө бол нийтлэг одоо нөгөө их сургуулиудын ч бай залуу нас ч ерөнхийдөө юунууд бол зорилго нь бол ерөнхийдөө ижлэх ш тоорондоо. Яруу найрах дуранцгой тайртай залуучуудыг нийлүүлж байна. Тэгээд тэр хүн хүрээлт нь ороод тэгээд шүлэг бичдэг хүн бол одоо эсвэл шүлэг бичдэг болоо ч юм уу тийм. Эсвэл тэр нэг хүн зүгээр шүлэг сонсох гэж ирдэг ч юм уу. Тэстэй бусдаа бодлоо балцах гэж ирдэг ч юм уу тийм. Ямар нэгэн байдлаар нөгөө нэг уранцгой хайртай хүмүүс хурж ирээд энэ нэг нийлээд заавал уранцгой юм болох албагүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар тэнцээ нэг зүйл тэнцээс аваад гардаг. Тэр зүйлээ бүрээ бүгдээрээ хооронд ажиллах. Тийм. Залуу насны хувьд бол юу би чинь оюутан байхдаа явж байсан. Чи нөгөө нэг нэр нь болохоор чойны минь нэрмж залуу насны дугуулан нөгөө юугаар нь байгуулагдчихсэн. Шүлийнхэн нөгөө цагаатгсан өдрөөр нь чойны цагаас өдрөөр нь байгуулагдчихсэн. Тэгээд тэр хүний нэрмжид дугуулан. Сая 1 жил юу яалаа. Явлаа. Нэгдөө чин манай эдмаа юу яалаа. 1 жил юу нийлээ. Эхлэгчийн хийсэн тэгээд би бас нөгөө хажууд нь дагалдаж найздаа бас туслах маягаар явсан. Тэгэж 1 жил явлаа. Тэгээд ерөнхийдөө тийм дугуйл ерөнхийдөө ийм гол зорилго нь бол тийм фэн клуб маягийн. Шүлэг яруу найраг уран зохиол тайртай хүмүүс хүчрээ цугладаг. Хоорондоо шүлгээ яадаг. Уншдаг бас. Зүгээр ахгүй те тэнцэн бас нэг яруу найраг гэж юу юм өгүүлэг яаж бичдэг ч юм уу те. Анхны намаа яаж гарах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү бас нэг жоохон бас өөрийнхөө мэдсэн зүйлээсээ бас хуваалцдаг те. Нэг тиймэрхүү бас үйл ажиллагаа бас явдаг. Гэтэ нүгний шүүмжлэх үү? Одоо шүлгийг яг нөгөө нэг ерөнхийд нь юу ажиллагаа юм л да нэг
хооронд нь шүлгийг нь уншуулад хооронд орон за энэ ямар байна? Энэ ямар байна гэдэг хооронд нь ячдаг. Голт нь орхичдаг. Тэгээд ерөнхийдөө бинийхээ шүлгийг уншаад ер нь би хаана яваа юм те. Би ер нь хэрэг бичиж байгаа гэдгийг ерөнхийдөө бол тэнцэнээс бол ерөнхийдөө сонсч нь дандаа үе тэнгийн алгаж байгаа тэгэл. Гоё. Одоо хамгийн доотлол нь 8 дугаар ангийн хүүхэд байлаа. Тэгээ нэг дээдэлтэй их сургуулийн оюутнууд тэгээ нэг 21-22 та залуучууд тэгээд 10 жилийн хүүхдүүд тэгээд тийм насны хүрээлийнх байсан л да тэгээд бол. Тэгээд хамгийн гөгшнөл одоо эдмон битэрл байсан да тэгээд. Зөө. Асуумаа санагч асуух. Тэднийг нэг юу яах маягтай нэг жоохон чиглүүлэх маягтай. Таны яруу найраг шүлэг бичих гэдэг зүйл яг ямар мэдрэмжийг өгдөг вэ эсвэл одоо ингээд би бас бичих дуртай байхгүй. Гэхдээ шүлэг энэ төр бол нэг бичдэггүй. Зөвөр яг өдрийн тэмдэглэлийн мэдрэмжүүдээ ингээд болгохдаг. Тэнгөт би ингээд амар зарим өдрүүдэд амар яардаг. Тэмдэглэлүүгээ танд ч гэсэн ингээд шүлгэрүүгээ ингээд шүлэг бичмээр санагддаг. Тийм яарах мэдрэмж ч юм уу ингээд одоо ер нь таны хувьд ингээд хэрүү энэ зүйлгүйгээр амьдрсан бол ямар ах байсан бол тэгээ энэ зүйл байгаа нь танд ямар санагдаж байгаа вэ? Яагаад энэ зүйлийг бас ингээд сонгоод бичдэг вэ? Одоо бүр ном гарах хэмжээний ингээд амар зуртай хайртай сэдв юм болохоор яг нөгөө нэг шүлэг бичих чи одоо нэг ялч нэг юм болцлоо байгаа л да нэг юм миний нэг юм хэсэг л болцсон юм шиг санагдаад байгаа л да надад. Нэг тийм заавал ямар нэг юм бичдэг ч юм уу те. Яг шүлэг бичих надад өөртөө ямар мэдрэмж төрдөг вэ гэдэг нэг юу яадаг. Тийм айгуу тийм амиа сонсогдож магадгүй л тэгэхдээ нэг тийм тэрийг би нэг юм бичгээр ингэж юу яадаг. Тайтгардаг, тайвширдаг те. Ингээд нэг юм дотор байгаа юмаа ингээд буглаад ингээд гаргаад тавьчихдаг те. Нэг тийм юу яадаг нэг юм айгуу нэг юм амиа өвөр ихцэн нэг тийм юу шиг юм өвчин намдаа хичээл ашиглаад байгаа юм л та ерөнхийдөө бол яг муугаар хэлвэл яг бодит мэдлэр харуул тийм байгаа байхгүй. Би яг бичнэ нэг юм багтардаг ч юм уу те. Багтраад ингээд байж ядаад байвал ийм юу яадаг ч юм гаргах чингууд нэг юм тайвширдаг ч юм уу те. Тийм тэгж юу яадаг шүү дээ. Ерөнхийдөө бол бичгэд бол нэг тиймэрхүү санагддаг. Тэгээд яг нөгөө нэг юу яадаг нөгөө нэг ихтэй ах чинь нөгөө нэг хүн чинь ингээд нэг юм бичих явцдаа ингээд янз бүрийн боддсон байлээ. Би ингэж юу яах гэж бичээд байгаа. Ч юм нэг юм бичих нэг яд мухаа нэг тийм хараалтай юм шиг санагдаж магадад тийм. Тийм яагаад тэгж санагдаж ийн нэгнгүүт ингээд юу яадаг ингээл миний ингээл бичиж байгаа юмнуудыг ингээд бодоод үзэнгүүт бичиж байгаамаа бодож үзээд миний ингээд нэг юм хүмүүстэй ингээ ямар нэгэн байдлаар харилцаанд ороод тэр маань ингээд бүтлгүүтэнгүүт ингээд миний нэг бичсэн нэг хацлын гонгийн ч юм уу гонг готрлын нэг шүлгүүд маань биелээд байгаа юм шиг тэг санагддаг ингээл миний нэг юу яадаг нэг юм төсөөлөд бичсэн байсан гэсэн. Тэнгүүт нэг юм яруу найрагч нэг ах нар чинь тэгэж хэлдэг байхгүй. Үг амтай хамаагүй яс бичиж болохгүй гэдэг тэр нь үнэн юм шиг те. Миний ингээд нэг юу яадаг нэг ямар нэгэн байдлаар тодорхой хэвцэн харилцаанд орж байгаа үнтэй танилцаал болж утг гэдэл явгууд дандаа ингээд хөтлөгчдөг те. Хүнтэй танилцаал аваа гоё те болж итэл сүүлд хүнтэй үргэлжлээд болохгүй нөтөхгүй нэгэл яваад өгдөг. Тэнгүүд эргээд бодонгууд яаж юм бэ? Би ч нэрээ баахан болж утгахгүй баахан шүлэгчсэн юм шүү дээ. Тэрнээсээ болоод байгаа ч юм болооч гэдэг. Тэгээд тэнгүүд айгуу нөгөөх маань ингээд хараалтай санагдаж байна тэгээд тийм ч та би ч хараалгуулсан юм ч юм уу гэж бодох шиг нэг тийм байна. Нэг тийм шүлэг байна уу? Уншил та. Байгаа. Нэрээ чи гэж утсан гэдэг шүлэгчээ сонсон. Жишээлбэл одоо нэг ийм шүлэг байна. Чи сэтгэлээ шалаар нэг тараад нүдээ хавттал болж орилж хашгиран галзуурч явахад тэр яг чам шиг хүний далавчийг дастаж үд өдөр нь хөрөм хийхээр хайчаа бэлдэж байгаа. Сэтгэлээ гамнаад сурах өмнө чамааг лавхан дотор багтчихад арих төлөвсөн мэддэхгүй шингийн юм дотор живж байхад өнөөгч нөнөөл янзаараа хөл дороо хин нэгний зүрхийг өвчгээд хар өсгөд улаан болтол нэг шигэд суугаа. Сэтгэлээ нууц сурах өмнө чиг үрээнийхээ суцыг тэмтэрч хурц зөөлтэй юм төсөөлөн өвдөхгүй гэж итгэж ядан байхад тэр хуучин шигээ дуу айлаад яг чам шиг хүний далавчаараа өөртөө хөрөм ойд суугаа. Өгчл болохгүй хүмүүн бидэнд өгөх хэрэг даанч байхгүй. Нэг тийм цаанаал нэг тийм юм. Цаанаал нэг тийм юм. Ягуурны нэг юм. Эвгүй санагдаад байдаг. Энэ миний уншингууд.
Тэнгүүт нөгөө ингээ бодоод үзэнгүүт ярэ ингээд яг өөрийнхөө битсэн ямаараа өөртөө юм дутсан ч юмсаа санагтаад яг тийм мохор сүсгийн нэг жоохон балаа сонсогдчихж магадгүй л дээ. Гэхдээ нэг тийм тэрэнд нэг жоохон таваараа нэг итгэхэд идэг гэх юм уу тийм болохоор нэг тийм хамаагүй нэг юм хөл хацлж чаддгүй. Тий. Тэнгүүт нэрээ нэг. Гэтэ яг энэ шүлэгний төсөглөл нь бол аягүй таалагдлаа. Өгөж л болохгүй шүү хүмүүс нэгтэй. Яг үнийг хэлээд нөгөө бид нар ингээд нэг юм нээлттэй ярьдгүй мэт боловч одоо эрчүүдийн амиа оролт их байгаа гэх тэгээд ааш тий. Тэнгүүт яг миний хоёр танил бол юм хөтлөгөө харилцаанаас болж ингээд suicide амиа оролцсон баггүй юу. Гэтэ яг зөвхөн тэр шалтгаан зөвхөн бүтээгүү харилцаа бол биш байсан баг л та. Багнаснаас үүдсэн ч юм уу. Тэг өчтөрхөн найзаа тэр хоёр хүнийг дурсаж ярьж ийсэн. Тэнгүүт яг энэ шүлэг бол амар орж ийна. Яг юм өчл болохгүй шүү гэдэг. Яг ер нь тийм нөгөө нэг галсан сүххийн нэг шүлэг өгдөг шүү дээ. Араад сүрдээ зугаад яаж игээл амьдрал ихтэйгэл. Яг ер нь бол тэгээд нэг юу юм шиг үлээ юм. Ойлаад чамаагүй тэгэл нэг найз бага залгадаг ч юм уу тий. Тэгэл ер нь тэгж яхах нь ер нь явж хамгийн зөв юм шиг. Хэрвээ юу яаж ивэл тий нэг үйлээ би өглөөгээд юу ягаал тий. Юу ягаал нэг найз бага залгаад нөгөөдөл нь хурж ирж ивэл ямар нэгэн байдлаар тий. Тэр найзгаа аварчлаа юм шиг л. Сайхан шүү дээ тэр чинь. Үүлэг тийм кейс тохиолдсон байхгүй. Тийм үү. Манай нэг найз бүр рөөсөө тэгж ойлж мөйлдгөө. Рөөсөө тийм болж байгаагүй хүн чинь гинттэйгээ залгаал. Бүгднөрөө ч хатцсан байгаа юм чи тэгэл. Яг тэгэл хинийн ирхнэг бол бүгднөрөө залгаж дууцсан юм шиг байна. Яг над руу зүгээр чи хүрээд ирэл гэж чат битсэн. Манай нөгөө найз руу бол ойл залгасан юм шиг байна. Тэгээ бөөнөрөө ингээл атсан тэгэл манай хүмүүс зүгээр л 3-4 цаг бидэд таксан тавьж байгаа байхгүй. Таксан тавьж байгаа. Тий. За. Таксан тавингуй тэр чинь хамаг зовлонгой хадагчлалж байгаа байхгүй. Тэнгүү тэр хүн чи яатай. Өөр чинь баахан зовлонгой ороод орж хашгираад галзалцсан хүн чинь маргааш нь гоё болоо босоод ирнэ сэтгэлээ. Юмаа гаргацсан хүн чинь. Тэнгүүт бид нэгсэн доо тэр хүнийг аварч чинь гэж бид дотор болж байгаа. Тэгж ирсэн болж юм те. Тэнгүүт тэр хүн тэр гэрийнхэн тахнаас өвсөрч гिच байсан юм билүү үл юм бас мэдэхгүй шүү дээ. Тий. Яс яг хөө ерөнхийдөө бол нэг тийм яг тэгээд яг нэг манайхан ч тэгдэг ш нэг тийм ойлж болохгүй ирхэн устаа ойлж болохгүй марчаагүй марч өгдөг тийм яг учирдаггүй байгаа үйлээд ханаа шин гэхдээ нэг ойлж авах хэрэгтэй бол хэрэгтэй юм байл тэр чинь ямар нэгэн байдлаар гадагшилж шүү дээ тийм юм байл ер нь бол тийм шүү дээ нэг юм өөрөө ингээд ихтэй өмхтэйг ер нь хуваагаад тийм амар өөр хүнээс яг хүний натураас илүүтэй ингээд тийм ари өөр бүтээцэн хүмүүжүүлсэн юм санагдаад байдیں۔ Тэ эртний хүн ихтерхий хатуу чанд байх гад. Гэтэл стил гэдэг юм чинь тийм биш шүү дээ. Мэдэрдэг. Тийм ихтэй ялгаа байхгүй. Нөгөө жоох носон л тэгдэг шүү дээ. Жоох хөвгт байгаас тэгэл. Ихтэй хөвгт юм байх хэрэгтэй гэл заадаг шүү дээ. Чамаа тэгж үсэс туу юу юм? Йоо ер нь адилхан дөө тэгэл. Хийх шүү дээ бидний чинь. Банс ч тэгэл. Чамд тийм одоо үед байна уу? Одоо ингээд яг үнэхээр TikTok ярьж байгаа юм чинь үхмээр санагдсан ч юм уу? Бүр нэг тийм үргийн бачураад галзуураад ийм орилмоор санагдсан үед бол байна гэл. Ийм гэр бүлийн асуудал ч байна. Хувийн харилцаанд ч байна. Тэгэл орил амар үл гашгараал орилол галзуурмаар санагддаг үе байд юм бил яалтч үтгэл. Яг тийм 2-3 үе гарч ирсэн. Тэр үедээ яасан бэ? Ямар арга хэмжээ авсан? Арга хэмжээ авсан. Яг нэгэнд нь бол сайхан өстой санаад ичгцэн ухаан өөр байлсан. Энд нь бол сайхан ганцаараа тэр 10 дугаар орлын энд явж гаад сайхан байлсан. Тэгээд нэг найз руугаа залгаж нэг 5 минут ярьсан байсан. Тэгэл арьсан. Тэгэл дараагийнх дээр нь бол бас нэг жаахан уйлж аваал. Тэгээд нэг замаараа харих замдаа нэг найзынхаараа орж нэг сэтгэлээ онгойлгоч бол тэгэл байсан да. Надад гаргасан да тэгэл. Тэр чинь хоёулаа нэг хувийн харилцаатай холбоотой юм байсан. Тэгээд тэгэж гаргаж ирсэн. Хайр дурлал тийм тэр чинь мөнхийн юм дөө тэгэл. Харин тийм ээ. Ямар ч насанд байд юм шиг. Ялангуяа тэр 10 дугаар оролт бол их юм болж исэн. 10 дугаар оролтны хүн байна да. Тийм 10 дугаар оролт 2 ч юм байгаа. Юу фейл хийсэн гэх юм уу? Тэрнтэй холбоотой шүлэг байна уу? Бага. За. Тэрнтэй холбоотой 2 шүлэг. За юу яавал бас нөгөө түүхэн сонсол бас сонирхолтой байж магадгүй те. Тийм. Тэгвэл юу ач уншичаад юу ач түүхэн ярьчих. Тийм. За энэ болохоор одоо энэ хамгийн хайртай шүлгэнүүдийн нэг юм да. Би хотын годамжаар нэг шалбарт тарж асгартал байлаад жин нулимсыг нь арчаад газрыг минь нэлнэ гэж мөрөөддөг. Чиний гар даарч би гарыг чинь татгаад гарн дээр чинь нэмсэл бүлээцүүлнэ гэж мөрөөддөг. Чи толгойг нь нэлж би өр дээр чинь толгоогоо тавиад
өдрөө чинь нэгцэл чарна гэж мөрөөддөг. Энэ хотын бороотой өдрүүдэд чиний шүхэр дор зогсоод зүүнт чинь шигдэж ирэхлэн гэж бас мөрөөддөг. Ингээс төрж байсан чулуун гэртээ чамайг эхнэрээ болгоод сүүлээ суулгаад айл гэрдэж тоглоно гэж мөрөөддөг. Дараа насандаа ормостны хүүхдүүд болж төрөөд энтхийн хүмүүсийг өрөвдөж цогтой гонёглон ч гэж мөрөөддөг. Багшийн дээдийн автобусны буудаас хоёр биений огтгож ширтэлгүйгээр жигчийн хуруунаас нь хөтлөөд гэрт чинь хөргөж өгнө гэж мөрөөддөг. Би асгарталуулаад чи нүлэмсгийг нарчиж өгөөд би зүгээр л мөрөөддөг гэж. Энийг юм шиг л энэ юу оюутан бахта. Аха. Чинь одоо миний оюутан бахтад оролж ирсэн ах юм уу? Юу асуум бит хоёр чинь тэгээд айгүй тийм юу энэ бит хоёр чинь айгүй сонирхолтой. Энэ нөгөө би биэндээ нэг цаагаараа нэг юм сайн байгаад идэг. Тэгсэн мөртлөө нэг нийлж олдох нэг тийм зовлонтой. Тэгээд явсаар байгаа л тэгэл бэр тийш болсон. Энэ гэр нь 10 дугаар болчихдог байхгүй. Тэгээд энэ дээр нэг юм өөр байгаа байхгүй нэг чигчээ хуруунаас ч нөхтлөөд гэрч чинь өргөж өгнө гэж мөрөөдөг. Нэг өдөр бит хоёр автобусын цугаад харихаар болваа. Тэгээд сургуулийн тэндээс багшийн тэндээс нэг автобусын цугаад яс суугаад явсан бохоо. Тэгээд амар олон хүнтэй. Тэгээд бит хоёр ингээд нэг айгүй ингээ ойрхон ингээд олон хүнтэй ингээд шаталцаад айгүй ингээ ойрхон зогссон байсан. Тэгээд бит хоёр ингээ өөр тийш харцсан баа шүү дээ. Тэнгүүт ингээ юу байсан бохоо ингээд өөр тийш харцсан мөртлөө бит хоёрын ингээ чигч ор ингээ шүргэлцсэн. Энэ мөрөө ингээд яг ингээд чигч ор ингээ наалцсан шүргэлцсэн зүгээр ингээд хоёр үл уран бодол явсан. Тэгээд тэр мэдрэмж нь ингээд бит хоёрын хийнд нь үлдсэн. Одоо хотл байдаг. Тэр надаалаа байдیں۔ Тэр юм дээр тэгээд тэгэл тэр мэдрэмжээр явсаар байгаа л дараа доор хоол дээр буусан да. Айгуу нандин сонсогч байна. Стойн. Тэр мэдрэмжээр л юм айгуу их тэр хүнд зориулж зөвлөгдсөн баг шүү. Ааха. Энэ номон дээр чинь яг энэ хүнд зориулж бүтсэн бүтэн бүлэг байдаг. Бүтэн бүлэг. Ер нь анхны харь юм. Анхны харь юм. Анхны харь биш. Би одоо ингэ эрэгтэй хүмүүсийн ингэ дандаа анхны харь марцаж чаддгүй яагаад гэдэм болоо гэж бодлоо. Тэгээ миний анхны харь айгуу хөөрхөө бас. Бас. Тий. 9 дугаар ангита юу яагаад нэг 11 дугаар анги авах юм. Хаймалаад жоохон ч байж тээ тэгээд. Тэгээд тэр охины чинь мартаж чадахгүй шүү дээ. 9 дугаар ангидаад орлаад тэр чинь тэгээд бит хоёр чинь донд нэг уул нүргсэн юм аа. Тэр үедээ тэгээд донд нь үерхсэн байсан. Дунднаас ганц л болцсон. Би чинь тэгэхэд нөгөө нэг 9 дугаар ангийн хүүхдээсэн бас гарч арч болохгүй. Ааха. Тэгээд уулзах чадахгүй тэгээд тэгсээр байгаа л уулзах чадахгүй байсаар гол салсан даа тэгэл. Жоохон жөөж тэгэл. Тэгээд нөгөө нэг анхных болохоор тэгээд юм тэр үдээж байгаа яач юм мартаж чадаагүй тэгэл 10 11 12 дугаар ангитай хүртэл мартаж чадахгүй явсан шүү дээ. Яа тийш дээ анхны болохоор ч юм хүчтэй авч дээ. Оюутан ботлоо анх шүтэд оюутан болчихсон. Тэр хүртлээс мартаж чадахгүй тэгэл дотроо тэгэл бодоол. Тэгж явж ирсэн. За бас нэг шүлэг. Тийм бас нэг шүлэг нь болохоор бас нэг 10 дугаар хоолт нэг шүлэг байна. 10 дугаар хоолт шүлэг. Тийм 10 дугаар хоолч тэгээд жоохон одоо бодохоор юу байт. Жоохон эмзэглэмээ санагдтал яа нэг 10 дугаар хоолыг олоор явахлаа. За нэг юм шүлэг байна. Доглон чоншгол хотоор нэг алхаж байна. Дордуулахгүй гэсэндээ шархаад олоогоод явж байна. Төмөр ширэнгийн анцтаас олсон хуучин сорвоо төмөрийн зэвтэ усаар угааж байна. Хайртай гэдэг үгээр хурц үзүүртэй мис хийж, над чиг чоннуудыг энтхийн өрөөч дагнаж байна. Зогтох газаргүй болсон тэдгээр ирсэд 100 грамын хундаг, 0.50 хараа, сойрхол, Чингисийн шилнүүд ихийн хөвлөж санагдаад тэндээ нуугдж байна. Алба юм шиг дандаа 10 дугаар хоол чарах авч. Танай гинийн үүднээс хөлөөч ирээд буцаж байна. Цөгөрч чансан чоныхон гэлээр дөрвөн бодол газар асалж байна. Дотоо альчихсан араатны амьсгал шиг дээр нэмээд балгачихсан явна. Доглон чоншгол хотоор нэг алхаж байна. Дордуулчихгүй гэсэндээ шархаад олоогоод явж байна. Өршөөлөг ав хамаргоос дайжин ям хорогдох гэж өмнө нь аавыг шархтуулсан ганчин эмэгтэй рүү шархацсан сэтгэлээр ирээд очиж байна. Очиж байна би танах руу очиж байна. Таныг шархтуулж орхисон аавынхаа дүрээр оройхон танд өсвөлөх гэж очиж байна. Энэ бас тий 10 дугаар хоолд амьдэрдэг хөө. Эхэндээ бас нөгөө нэг айгуу гоё байсан тэгэл ялч өгдөг тэгэл. Болгийн даваан дээр тэгэл болохгүй байна үтгэхгүй байна гэл явсан тэгэл. Яг тэр хүний мэдээж бор бол байгаагүй. Яг тэр хүн мэдээж өөрт нь болохгүй санагдсан учраас надад болохгүй байна гэж хэлсэн. Би бас тэр сонголтын ус хүндлээ шүү дээ. Болохгүй байна гэдэгт яхаа чи яаж үгүй ээ би чамд хайртай юм бай гэд хэлээд тахав тий. Тэгэж болохгүй тэгээд бас гэрний 10 дугаар хоолд байсан тэгэл. Гэвч нь өргөж өгөөл буцаж байгаа байхгүй. Буцаал 10 дугаар орлын урууддаг руу цам руу урууддаг руу ингээл алхаж яах тэгэл. Ийм шахтаад хөдөөж ирж байгаа юм шиг санагдчихж байгаа юм шиг тэгэл. Яа сэтгэл хөдлөнд өргөөл. Тий.
Ягаад ч би нэг юм мангар юм өөрийгөө нэг тийм юм чон үйсэн юм шигтэй нэг юм тэгэж төсөөлөх дуртай яг тэнийг сонсогдчихэж магадгүй л дээ. Тэгээ зүгээр нэг юм хүн чинь нэг юм өөрийгөө нэг юм дотор нэг төсөөлдөг шүү дээ. Тийм амтнар ч юм уу те нэг юм тэгэж зүгээр нэг юм тэгэж төсөөлөх нэг юм чон үйсэн юм шигтэй. Тэнгүүт нэг юм өөрийгөө нэг чон үйсэн мэтэрл зүрлэж бичсэн юм л да. Тэгээд яг энэ зүгээр юу яасан. Анхандаа тэр хүн зориулж бичиж байгаад сүүл рүүгээ нөгөө ээж аваараа юу н альтралцсан. Тийм. Ягаад нөгөө ээж аваараа альтарч орсон гингүүт. Юу ингээд ямар нэгэн ингээ харилцааны араас ингээд бүтлгүүтэнгүүд надад тэгж бодогдож байгаа байхгүй. Манай аав ээж аваа хоёр гэж юу яаж хийсэн. Юу н анх яаж танилцчихсан. Миний хоёр яагаад яцсан. Болчулдаггүй болоос алдсан тий. Юу н энэ хоёрын шанталыг ямар байд юм бол гэхэд би ингээд аавын өмнөөс ээж өмнөөс бодож эхэлж байгаа байхгүй. Тэнгүүч яалч хүн ингээд ямар нэгэн харилцааны араас ингээд ямар нэгэн бичгэнгүүт давхар ингээд аав ээж хоёроо боддог. Тэнгүүт энэ дээр тийм гарч ирж байгаа юм л та тий. Тэгэл нэг юм аав хаяа нэг тийм юу ачхаараа тий. Болгочгараа ч юм нэг ганц хоёр юм ярьж байгаа байхгүй. Ээжийн тухайн ганц хоёр үг цуулган гот тий. Тэнгүүт бодогдож эхэлж байгаа байхгүй тий. Ийм эрэхтэн хүн бас ээжийн талаар боддог л байж таарч байгаа байхгүй. Тэнгүүт яалч ингээд юу яадаг. Бодд юм байл үнч нэг л юу яагаад юу байсан. Тэр хоёрын шаналл юу ямар байсан тий. Аав шаналгаараа яатын, ээж шаналгаараа юу яатын болгодог тийм. Юус нь юм хариулт сайжл бичиж л байгаа юм л та юм бол тийм. Би ч юм бас харилцаа ингээд ишлүүлэхээр болохгүй бүтэхгүй болчих юм аа. Тэгэнгүүт ингээд бас тэр чинь нэг юм үлдчихэж байгаа шүү дээ. Нэг болж бүтнэ гэж бодсон ч юм уу эсвэл сэтгэл хүчтэй татагдаад ингээд нэг юм үлдчихэж байгаа болохоор тэрийг ингээд яг харахгүй яруу найргийн ном руу ингээ хандаж бас айгу хардаг гэх юм уу. Тэнгүүт юм төстэй, мэдрэмжтэй шүлгүүд гараад ирэнгүүт ингээд юм хүн сонсож байгаа юм шиг ойлгогдож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ би шүлгийг яруу найрыг бас сэтгэл хийгэх ингээд чадвартай гэж боддог. Тэгээд ер нь яг тэр болохгүй бүтгүү ч гэдэг юм уу нэг юм одоо нэг юм харилцааг тавьж явуулж байгаа шүү дээ. Тэнгүүт чи яг өөр шүлэг уншиж ядгүй эсвэл өөрөө бичиж тавьширдгүй. Яг одоо бодоод тахад хийх тохиолдол бичиж тавьширсан юм шиг байна. Яг миний бичсэн шүлгийг хараад тахад ер нь юу юм бэ л. Ер нь дандаа миний яаж бичсэн гүт дандаа ямар нэг юм болсны араас их бичт юм бэл. Тухайн моменттой нөгөө айгуу гоё байгаад шүлэг бичиж чаддгүй юм байл юм чинь нэр нь бол. Тэр нөгөө гоё мэдрэмжийг илэрхийлж болдоггүй. Хард тий. Яг ингэ бичихлээр хөвлөхгүй нэг. Тэр нь гоё байгаад байгаа болохоор бичгээс илүү тэрийг гоё мэдрэмээр байдаг. Тэгээд ямар нэг юм болоод өнгөрөнгөт тэр нь яг ингээд бичигдэж эхэлдэг ч юм уу тий. Тэрийг ингээд би яг өөрөө ч мэдэхгүй манай нэг найз хэлж байгаа байхгүй. Андаа чиний шүлэг чинь тийм юм биш үү? Нэрэл тийм биз дээ. Дараа нь тий. Дүгнэж ч юм мэдэрч бичдэг. Нэрээ би тийм биш тэгээд тэр нь тэгээд нөгөө ойр орчны нөгөө нэг бичдэг найзууд ч юм уу тий. Нөгөө манай нөгөө орон зохиолын шүлэг бичдэг хэд маань ч орон зохиолын хүрээллийнхэн маань бас нөгөө нэг анзаардаг. Бас хэлж өгдөг байл бас хүндлэнгийн үнээс тий. Тийм байна. Утга цохиолын хүрээлэл гэснээс би яг энийг асуу гэж бодож байсан. Ихтэй подкаст нь оруулах байсан ч болно. Олны танил яруу найрагч нэг юм залуу үеийг нэг жоохон шүүмжлээд те чи ингэж бичиж яхаар одоо шүлэгчихгүй байсан дээр ч гэдэг юм те. Энэ гэхдээ зөвхөн шүлэг яруу найраг гэхээсээ илүү аль салбарт нэг тийм байдаг байхгүй юу? Одоо утга уран зохиолч бай, эсвэл урлагч бай, зураач ичж бай ингээд залуу хүн ингээ ямар нэгэн бүтээл хийгээд ишлэн гараад ирэнгүүт амар юм ингэжсэнийхээ оронд өөр юм хийгээч гэдэг юм онцгүй муухай те яг юу нь шүмжлэх гээд байгаа нь ингээд ойлгомж өгөрнэ. Болчооч гэдэг юм амар муухай хандлага үзүүлдэг. Жамбаагс тэрийг ингээд дайрсан гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхэд чамд ямар санагдсан бэ? Яг уу ер нь бол нэг таагагүй. Тий. Яг уу тэр нэг комментнаас босд нь бол таа юу аагүй. Юу босны бол ерөнхийдөө бол нэг яагүй. Хойлоошгүй яах тэгчлээ тийм л. Хэвээ харин нэг анхудаага харин нэг сайхан юу болчлаа бүлүүлчлээ. Юу интернетээр бүлүүлчлээ. Яг нэг удаа байх зүгээр шүү гэж одоо тэр нэг юу л онцгой коммент лсэн тэрнээс босдоор бол гайгүй байсан өө тэгт. Яг тэгээд нөгөө чинь юу нь тэгэл альч үед ч юм уу альч салбарт ч юм уу ер нь бол альч цаг нэг тийм залуу хүн гарч ирэнгүүт нөгөөдөл нь тэгдэг нэг юм байд юм шиг байна тий. Заавал нэг юм дарах гад үздэг тэгэл. Магадгүй бид
хөгшөрчөнгөт нөгөө төлөйгээ хөгшөнд нөгөө насан дээр гараад ирч болоос бид эдээс бас тийм хадлага гарах ч юм уу бас мэдэхгүй шүү дээ. Гарахгүй ч тийм. Гэтэ бас гарахгүй байгаа шүү дээ. Гэтэ бас аль цаг үдээс тийм байсан бах нөгөө ялч нөгөө нэг юм байнгын болж идэг л үзэгдэл ах л та тэгчээдэг тийм. Гэтэ бол юу асуу гэхдээ нэг тийм юм энийг ийм бүлэд өртөх бол ихтэй бас юу юм шиг л. Яг тэнийг сонсогч яаж авах гэхдээ зүгээр л юм биш. Зүгээр л юм биш. Бас дэжгүй. Тийм дэжгүй. Шал үзээрэй. Одоо миний тэр бол юу ч биш шүү дээ одоо. Одоо манай улмаа бол гэхдээ бүр бол арай л дэндүү шүү дээ бүр тэгэл. Тийм. Бол улмаа бол тэнд бол бүр алуулсан. Хүн болгол мэдчихэж байгаа тийм. Тэрний дэргэд бол миний тэр нэг жижигхэн нэг уран зохиолынхоо тоон дотор нэг жижиг нэг комментар ирэх бол үчээ. Амир ер нь тоохгүй байгаас урчт юм шиг байна тий. Угаасаа утга учраа өөрөө мэдчихэж байгаа болохоор тий. Ингээд заримдаа ингээд амар их мэдрээд ахаар тэр нэг амар шудраг бас юм шиг санагддаг оо гэхгүй. Тэгээд сая ингээд чигчээ уруу ингээд шүлцэн гэж байгаа шүү дээ. Тэрийг ингээд таалх ингээд ганцаар ингээд анзаарсан байсан бол тэр хүн ингээд ерөөсөө нэг тоогоогүй байсан бол яах вэ? Тэгээд ер нь ингээд амар их мэдрээл ингээд бичээл гүнзгий бодоод лээдэг. Гэтэ яг ганцаараа л тэгээд байвал амар шудраг бас юм шиг мэдрэмж авдаггүй. Авчихсан уу? Тэгээд авахаараа яадаг вэ? Наач ихтэй байсан тохиолдол асуулт. Гэтэ заримдаа нөгөө нэг юм хит их мэдрээд те хит их нэг ингээ анхаарад ингээ тахлаа жоохон зовлонтой л гэдэг. Зовлонтой тий. Дахин унтраач марч юм шиг та. Йоо та болио гэж юм. Түр зогсооч би түр буучаад гэж амар санагддаг л ингээд. Яг нөгөө нэг сүүлийн үед маань нөгөө нэг хит мэдрэх зэтрэх нь яг багасчаал байлаа. Сүүлийн үед чинь бичихгүй байгаа шүү дээ. Тэгээ бас ажил хийгээд тэгс нөгөө сатарах зүйл байгаа болохоор сүүлийн үед бодлоо жаах юу л жаахан хүндийл амц. Их мэдрэх ч юм уу тиймэрхүү байдлаар их мэдрээд эсвэл нөгөө нэг харилцаанд байгаад тэгээ нөгөө харилцаагаа нөгөө аварч үлдэх гээд л хичээн штэ тий. Тэнгүүт айгүйх ядардаг тий. Тэгээ нөгөө харилцаанаасаа нөгөө янз бүрийн мэдрэмж аваад тий. Энэ харилцааг нэг юм болохгүй байгаа юм шиг санагдангуудаа өөрөө тэрийгэ засгаж хичээдэг ч юм уу тий. Нөгөө нэг юм хитэх бодох тий. Одоо энэ хүн яаж байгаа бол би энэ хүн ямар нэгэн буруу сэтгэл төрүүлчихгүй ч гэдэг юм уу тий. Нэг юм нөгөө нэг тийм мэдрэмжэндээ хүлэгдээд ингээд байгаа айгүй тийм юм гэлээ. Хэцүү тэгээд би чи ядж байгаа нэг тийм нөгөө нэг юу юм шиг нөгөө нэг хит их бодож өөрийгөө зовоод эхлэх юм шиг байна тэгээд. Тийм их ч айгүй зовлонтой байл. Адилхан 3 сая ярим таа. Адилхан юм шиг. Тэгээд бичиж гаргаж байгаа. Тийм бичиж гаргадаг ч юм уу те эсвэл сүүлийн үед ч ихтэй юу ажиллаа тэгэл нөгөө хэдэн дотныхоо нэг 2 3 найзуудтай пампа айчээ юм ярьчихээн те. Тэгээ ярьцгаарч айгуу гоё болцтой байна те. Тэгээд гоё гадагшлуулчих чинь те. Санал солилцож чинь хүмүүстэй те. Юу нь яач чинь те. Тийм шүү. Ер нь тэгээд юу юм бэ лээ. Хүн чинь нөгөө нийгмийн амтан гэдэг тэгэл үнэн л юм байна тэгэл. Гоё ярилцчаар тэгэл яадаг тэгэл. Яг гоо тэр зэгцийн орооны тухайд бол тэр хүн мэдхгүй байсан ч гэсэн би тэр хүнийг одоо мэдэрсэн байхтаа гэж итгэл яваад байгаа байсан баг. Хэд бол. Тийм. Энэ хүн ямар ч байсан мэдэрсэн юм чинь би мэдэрсэн юм чинь тэр хүн мэдэрсэн байхтаа л гэж. Мэдээж би чи энэ мэдрэмжийг адилхан мэдэрсэн үү гэж асуухгүй. Тийм учраас би бол итгэж явах байсан баг. Гэхдээ тэр хүн бол тэр мэдрэмжийг мэдэрч байгаа. Өөрөө ч гэсэн надад хэлж ирсэн тийм. Хэлсэн болохоор мэдсэн байна тийм. Миний тэр өөртөө тэр уншиж өгсөн зүйлийг мэддэг. Тэр бол тэр хүмүүс мэдж байгаа. Орой орохоор ингээд амар мэдэмж хайрлах мэдэмж юм. Наа бэж тийм ээ. Гэхдээ ингээд ер нь дуусна гэж байдаггүй юм байна уу? Яг уу мэдрэх нэг одоо ингээд хамгийн анхны дурлал болгон хайр бүхэн ингээд амар их мэдэрч байгаа. Тэгээд том болох тусам тэр ингээд багастай гэл амар сонсч исэн. Тэр яг үнэн байна уу гэхгүй. Гэхдээ яг уу одоогийн миний жишээн дээр бол юу юуг дуусчаагүй л ямар ч гэсэн тийм. Чи нөгөө нэг юу болгоныхаа араас нэг харилцаа болгоныхаа араас ямар нэгэн байдлаар нэг юм том жижиг нь хамаагүй ус нэг жижигхэн нэг юм цоригтой болоод үлдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүт чи ингээл айгуу томоролтой. Ааста би одоо ааста яахгүй. Харилцаагаа ботно гэл. Одоо ааста шахахгүй гэсэн. Том эрэнгүүт дахиад нэг хүн гарч ирэл. Гү тэгэл юу ачдаг тэгэл гинтцдэг тийм. Үгүй ээ үнэ. Тэгэл хамгийн сүүлийн кейс төр ихт чинь айгуу хөрхөн байгаа л те. Би тэр үнийг ойцгаас найз өхнөө гэж итгэцэн те. Тэнгүүт
найз өхнөө итгэсэн байж та. Айгуу нэг удаа хугацааны харилцаа ингээ бодцсон. Тэгээд айгуу нэг харилцаанд ачаад бүгдлгөөд үүрэг хариуцлага үүрээд би одоо сайн байх хэвээр. Би найз өхөнтэй олцсон учраас ингэх хэвээр тэгэх хэвээр гэл. Өө тэгэл юм төлөвлөж бол одоо амрах гэж байгаа юм чинь амрахаар нэг шийдэж явна гэл. Хүн чинь тэгж их боддсон юм байл. Ааха. Тэр чинь нөгөө нэг анхны нөгөө нэг юм яг үргэлжлэн харилцаанд гарч ирсэн юу аахгүй харилцаа бодохгүй. Тэнгүүд анхудаа тиймдээ нүрт болонгот өмнөх нь дандаа ингээл яг ингээ болчонгот болцдог ч юм уу те. Ингээд юу ажилласан бол анхны нэг тийм бүр нэг юм арай нэг тийм мэрийдвэртэй харагдсан тийм яваад байгаа байхгүй те. Тэнгүүд чи нөгөө нэг тийм гараад ирчингүүт чи хүн айд юм бэл айгүй их яа юм бэл. Орддаг хоёрдугаарт айгүй их юм гээд хит их юм төсөөлчтэй юм байлээ. Одоо тэгэндээ гэт. Тэгээ тийм их юм төсөөлчөд араас нь би явлаа боллоо гингүүт чи амар норт юм байл. Гэтэ бас яг тэр болгоныхаа араас юу яадаг юм бэл. Нэг юм суртгал юм байлээ. Гэтэ мэдээж тэр гонд бол буруу ахгүй тий. Тэр хүн сонголттой байсан. Тэр хүний сонголтыг ямагт хүнддэг нь тий. Тэгээд энэ ч болоо тий амтнч буруу ахгүй. Тэгээд ямар ч байсан тэр хүн надад сайхан зүйл өгсөн. Тийм би тэр хүнийг хараа гэж дуудсан. Тэр хүн намайг эргүүлээ хэлсэн тий. Одоо миний нөгөө нэг юм айгуу нэг тийм олон жилийн хүсэл байгаа байхгүй нэг юм тэгж хэлж үзхийсэн ч гэдэг ч юм уу тий. Гоё үерхийсэн. Тийм гоё үерхийсэн ч гэдэг юм нөгөө нэг юм яг хүүхдээс сонсогч магадгүй гэхдээ нөгөө тийм юу байгаа байхгүй нэг юм 10 жилд чинь нөгөө нэг хүүхдүүд чинь үеийн хүүхдүүд чинь 10 12 ингээд ялангуяа халах ингээд чинь үерхэд гүйдэг шүү дээ тий. Тэнгүүт нэг юм атархал байгаад төсөх надад нэг гоё үерхэлтэй. Гогтлцж яваалаа. Гараар нэг стори. Тэнгүүт би ч нөгөө одоо 25-тай 26-тай тэнгүүт нэг тийм тэр үедээ хийж чадаагүй юм одоо яваад байхгүй яг тийм санаасаа. Хийж үзмэр юм шиг санагдаад лээ. Тэнгүүт чинь тий нэг уулзгаараа ингээл юу яаж байгаа гэл гарын өгцсөн ингээл стори авангууд оройн стори хийж байгаа. Айгуу гоо санагдчих байгаа. Тэр айгуу гоо санагдчих байгаа. Өөр тийм. Тэр болгон тийм нэг тийм гоё юм чиг надад мэдрүүлсэн болохоор тэгэл юу л баяртай л. Ер нь яруу хэрэгчдэр дурламтай байдгүй. Энэ дурламтай байдгүй. Яг хав босдыг бол сайн мэдэхгүй. Яг миний хувьд бол айгүй л дурламтай. Одоо худлаа яриад яг хөө гэж та. Би бол ер нь дурламтай юм шиг байлээ. Гэтэ хугацаагийн хувьд нэг 2 жилдээ нэг мэг. Тэгээ тэр хүнээ марцах гэж ингээ бас нэг хөөх юм байна л дээ. 2 жилдээ нөгөө тийм тогтвол томьёотой байж байгаа. Бас нэг хугацаа байгаа шүү дээ. Хугацаа сүүлийн жоо багасаад байгаа шүү. Жилдээ мега. Юу юм бэ ингээд надаа ингээд хүн ингээд юу гаргаад ирсэн юм сэтгэлээ зориулаад ингээд гаргаад ирсэн шүү дээ ингээд над миний төлөө ингээд байгаа л та. Акро нэг чадчихдаг ч юм эсвэл нэг юм жижигхэн чихэр шоколад ч юм уу барьчихгүйгээд ингээд надаа ингээд сайн хандаад шүү дээ. Түнгүүт айгуу юу ачт юм шиг л би ингээд энэ хүн чинь ингээд надад сэтгэл гаргадаг юм шүү дээ. Би ягаад зөрүүлээ сэтгэл гаргаж болтгоо гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар их хандсан юм байлээ ер нь бол те. Жохон тасал. Тийм тасалтай тэгэл аюулд настай юм шиг байгаа юм хараад тах. Тийм бай. Тэр тасаж явж байгаа л тэгэл ер нь тэр тасагч нь айгүй аюултай байлээ. Айгүй аюултай. Тэр дурч юм. Би нэг л удаа дурсан. Хизээ 2 жил юм. Тэгээ өмнө хав краштай байдаг гэсэн л та. Ингээ хавтад гэхдээ яг би ингэж дорж болд юм уу гэдгийг харуулсан нэг хүс. Одоо бодогддог уу? Бодогдохгүй байх хичээдгээ. Яас бодогдноо. Бодогдоод идэв шүү. Тэгээ ялч юу вэ? Бодогдохгүй байна гэж байдаггүй юм бэлээ. Ямар нэгэн байдлаар тий бодогдохгүй байдгүй. Тэгээд нөгөө юу айл ямар сайндаа л нөгөө нэг өмнө үргэжээс үнтэйгээ те нөгөө хуц уцсан дээрх нөгөө зураг стори надад байжлах хөөх. Устгачмаар байдаг. Устгачаараа сайрын юм шиг те. Яг байж яг те ч яа тэгчтэй гэж утдаг. Хаяа нэг гаргаж марж ирээд нэг цог хийсэн бичлэгийг гаргаад нэг инээн те. Тийм яг ч нэг өөрөөр санагдаж байгаа те. Тэрнээс нэг юм арч ирчүүж аваад байгаа юм шиг те нэг юм хаяа нэг жоохон тав үүцэн үедээ те. Тийм дурсаж явж байгаа юм шиг те. Тэгээд нэг айгүй нэг тийм эвгүүч их юм аймаа нэг хэлсэн бохоо надаа. Манай нэг найз. За. Чи ингээд сайн анзаарч байгаарай андаа. Чамд ингээд сайн хандж байгаа хүн чинь чиний шүлгэнд чинь болоод байна уу эсвэл чиний хүнд чинь болоод байна гэсэн. Яа.
Би энэ талаар бүр бодсон аа бодсон. Аа. Тэгэнгүүт яг тэр найзын хэлсэн зөвлөгөөр бодоод үзэнгүүт надад биш, хүнд биш, хүлгэнд нь болцсон тохиолдол бас байгаад байгаа юм. Одоо өөрөлдөл баг ингээд тасгаад үерхэд нэг миний тухай шүлэгтэй болоод авъя гэдэг бодол байна гэж юу? Мэдгүй одоо тэгж бодсон юм уу тэрийг бас сайн мэдэхгүй. Ямар ч үсэн нэг шүлгэнд болцсон юм шиг санагдсан одоо байгаад байгаа. Одоо жишээлбэл нэг кейс байна. За тэр чинь одоо 2 жилийн өмнө юм уу? Одоо миний нөгөө аав нь тамхи татдаг гэдэг нэг шүлэг байдаг та. Тэр чинь нөгөө Мойсийн тоцгоолын нэгдлийн групп тэр тавигдаад өдөрт нэг шүлэг гэдэг нэг юу арсан бохоггүй. Юу арсан бохоггүй. Тэрийг орогдоод тэгсэн чинь ягаад ч юм тэр нь нөгөө нэг юу ягаад хүмүүс аягүй хүрээд аягүй олон шермэр хийгээл аягүй олон лайк маг аваад надруу ч хандлтаа аваад тий. Надруу ч баахан найз өсөл төрөл найз өсөлд зогсгүй үрстэй бүр амар их найз өсөлтээр тэгэл донд нь нэг аягүй өрхөөхөө найз өсөл төрөл надруу чат өччих. За. Тэгэл чат өчгийг харж нь зөрүүлэл чат өчихгүй тэгэл. За бид хоёр чинь тэгэл чатлал. Нэг ганц хоёр чанаа чатлаа байлаа. Тэгэл учир зүггүй л өстой баг. Тэр чинь 7 хоног өглөө 14 хоног бол өдөр болгон видео кал хийж яриад бүр чухамгүй юм болов гол. Айгуу гоё юу ягаал. Ярилцаал те. Бочгороо энгийн тэгин ийм тийм те. Юу гадаад дээд юм уу? Тэр чинь хөдөө байсан. За. Яг хөдөө гэртээ тэр ирцэн утга хугацаа нэгэл. Тогтод ирэхээр явуулсан энгийн тэгин гээл. Айгуу гоё юм яриад бараг л үерлээ бит хоёр та. Ирэх нь олгүй юм болов. Тийм. Айгуу тийм харилцаа айгуу гоё болчихсон юм. Гинт амар хурдан явцсан. Тэгэд мань хүн ирээд айгуу 2 удаа болцлоо та бид төрч. 2 удаа болцаал 2 дахь уулзахтныгаараас мань хүн зангаа нөгөө юу зан хөрчөө. Яаж хөрхөө? Мань хүн чат хийгээ байлаа. За. Нөгөө нэг өмнө чаталдаг байсан юм биш болоод эхэлж байгаа чи. За. Шаал хөрөнгө болчихсон гэл. Би чат хийхгүй чат хийхгүй. Энийг оног өмнө чинь тэгэл юу ягаал намайг унтчихаа өгөр чинь чи босноо яасан уу гэл айгүй итгэвтэй чат хийчихсэн тэрнээ голцсон. За. Тэгэл юу ягаал чат хийгээ болол юу ягаал тий. Юу мэддэгдээд байгаа юм чинь бүр. Тэгсээр байгаа л юу яасан да. Тэр хүн маань тэгэл баяртай л асан даа тэгэл. За зөв. Яагаад энэ төр гэдэг юусэн ярьцаагүй. Яагаад энэ төр гэдэг бол ярилцаагүй тэгэл юу яасан тэгэл. За би бол тий бодохдоо бол яг надаа нөгөө нэг уулзч үзээд нэг юм хүний нэг өөр санагдсан л байж магадгүй л яг. Тэнгүүт нөгөө манай найзын хэлсэн хүнд нь болж гинөө шүлгэнд нь болж гинөө гэдэг нэг тиймэрхүү юм. Тэгээ шүлэг болон хоёрын хооронд зай байгаа. Тий. Ялчгүй баа. Би байнга нөгөө шүлэгчгээ байна гэж байхгүй. Тэгээд ямар үгүй тий. Тий би байнга шүлэгчгээ сайн хүн байна гэж байхгүй. Би тий хөө юм чи муухай ажиллана. Уурлана. Хараална тий. Муухай ажиллана тэгээ байнга шүлэгчгээ гоё байна гэж байхгүй тий. Тийм учраас нөгөө нэг анханасаа нэг ойлгохдоо миний шүлэг нэг өөр юм. Миний бие хүнийг нэг өөр хүн л гэж хэлэхдээ бол ойлгох хэрэгтэй юм шиг байна. Би бас сайхан хүнээс бас нэг сайн байсан хүнээсээ чи бичвшээгээ биш бичдэг шигээ биш юм бэ гэдэг. Тэр намайг амар хорт хийсэн. Ингэж амар өвтгсөн. Чи сонсч ивэл бүр амар имзэглэлтэйч би бүр ваа тэгтээ нөгөө нэг амар гайхаад тэрнийх нь яг яагаад хийж хийсэн яг юу нөөрөөгөө юусоо ойлгоогүй. Бодвол ингээд нөгөө бичвэр дээр айгуу тийм яруу мэдрэмж оруулах гэж хичээж бичдэг. Тэнгүүд бодол тэрнээсээ ч хуурайсан ч юм уу. Тэнгүүд гэсэн. Гэтэ бодонгууд бичих гэдэг юм чинь миний хувьд яг үнцэнтэй эмзэг зүйл байгаа таахгүй. Анханасаа юу юм бэ лээ? Ер нь шүлэг хүн хоёрын тусад нь л авч үзчихвэл ер нь зүгээр юм бэ. Яг үнэ. Тий. Нөгөө хиний хэлсэн үг чинь мэлцээ төгс. Яг нэг ч хэлсэн үг төлөө нөгөө үзхий цаар дээр яг тэгэж ямар шүлэг хин бичсэн хамаагүй сайхан шүлэг матгаа гэдэг чтэй тийм. Ер нь тэр л байгаа байхгүй ер нь. Аль хэсэгтэй мэлээ дээ ямар тааж үзхий цаар дээр шүлэг хүн хоёр шал тустай зүр шүү. Би нэг намайг шүлэг шиг минь бодлоо амар дургу гэл. Манай тэр найз бол ихтэй явж амар л юм хэлсэн юм байл. Ер нь тэгээд хүн чинь тэгээд найзаасаа нэрэл тийм юм байна гэж бодсон байгаа байхгүй тийм. Тийштэй. Дээрээс нас нөгөө нэг юм яруу найрагч нарт дурладаг октод байдаг байхгүй. Дурладаг октод тийм хаашаа ингээд
төсөөлчдөг. Нэг гоё хайрын тухай шүлэгчэнгүүд энэ хүн бүр ийм гоё хүнийг хайрлах юм байна. Ингэж дурлах юм байна надаа гэж бодоод ингээд яг тэгээд төсөөлөл үүсгээд ингээд явчингууд нөгөө зарим нэг одоо яруу найрагч нар нь амар шалиг байж таардаг байхгүй. За намайг гэж байгаа юм чинь ингээд жоохон толгой нэргүүлж агаад чи та гэж үнхээр яг боддог тийм хүмүүс бас байсан. Одоо л өглөө үеийн хүмүүс арай багсан байх гэж бодож байна. Тэр яг ургуулад бодчихдаг төсөөлөл үүсчдэг юм шиг. Тэнгүүт нөгөө төсөөлөлт мэдээж хүрэхгүй байнгут. Эсвэл нөгөө нэг уулцсан хүн нэг эсвэл нөгөө нэг шүлэг бичих хэмжээний мэдрэмж төрүүлж байгаа өнгөө ангууд нөгөө чинь шүлэг бичихгүй шүү дээ мэдээж. Хүчлээд бичвэл мэдээж гоё юм гарахгүй хоосон юм гарна. Тэнгүүд бичингүү ангууд нөгөө талынхын нүнийх нь юу хүрдгүү ч юм уу те. Нөгөө нэг юунд нүрдгүү ч юм уу. Төсөөлөлт мөрөнгөө ангууд гэх нэг жоохон юунд буурдаг ч юм уу те. Нөгөө бодож исэн юмнаас нь зөрчингүү тэгээд юунд буурч нөгөө нэг орилж исэн юм даахгүй болчихсон гот тэгээд тэгжээ зүйд бас болох. Даавд хитүү те. Яг хөө тэгэл нэг бодлоо юутай ажилтдаг юм шаналгаатай ажиллаж гисэн тэгээд тэр шаналгаатай ажлыг ямар нэгэн байдлаар тэгэл оролцолцсон байдаг яг яаж хийж байгаа л. Харсан юм одоо намайг өшчихсэн та. За уншиж байгааг үнийг барьж авсан тэгээд. Одоо яг тэрний нөгөө гол дүрийн эрэхтэй реф шиг санагдлаа. Тийм амар хүмүүс боддог. Би яг өөрөө ихлэ төсөөлчдөг. Тийм. Чамд ингээд үеийнхаа ч юм уу за үеийг гихгүйгээр ингээд ийм шүлэг яруу найрагчтай шүүмжилмээр юм байдаг уу? Шүүмжилмээр юм уу? Шүүмжилмээр юм. За энэ занга болчооч дээ. Эсвэл мэдгүй нэг юм. Эсвэл шүлэг бичих гэж ингэж бичээд тах юм аа ч гэдэг юм уу? Тий яг юнихий нийтлэг нэг ажиллаж байгаа юм байна. Яг уншлаа машиглаар очиод тахад бүгдээрээ гоё мэдэрдэг болчих. Тий юу яадаг болчих. Нэг юм юу яадаг ч нэг юм айгуу гоё мэдрээ тий. Ийм амар ч өөрийнхөө хэмжээний юм бичдэг болцсон байна. Гэхдээ юу яагаад гэдэг ингээд манайхны хувьд ажиглаад ингээд сонсоод тахлаар ингээд гоё нэгээ дагааж нэг юм хэлбэртдэг нэг тийм байгаад гэдэг шүү дээ. Тийм нэг жоо ажиглагтаад ит. Гарч ирсэн л тий. Яагаад тийм юу гэдэг чинь нэг ингээд юу яаж нэг юм нэгнийхээ уншсан юмыг нөгөөт нэг юм хоолж уншаад байгаа ч юм уу шиг нэг тийм дөрэж үчээд байгаа ч юм шиг эсвэл нэг тийм зарим нэг юм яриад нэг юм за боловчдаг нэг юм гин санагддаг юмуд айгүйх юу яадаг бичдэг тэгээд яг нэг юу юм нөгөө нэг бороо юм яг юу яаж байгаа зөвлөлтөө ингээд шүлэг яруу найраг сонирхоо те бичиж байгаа төв зөв гэхдээ тэрийг юу ямаар байгаа манайхаа нөгөө нэг гоё жоохон юу л ямаар байгаа нэг юм ялгаж салгаж ойлгохгүй бол нэг ингээд нөгөө хамаа намаагүй юм ингээл юм болсон болоогүй юм уншичаад ингээд юу яагаад гэдэг ингээд би шүлэг биччихлээ гэж бодоод байдаг. Тэнгүүт ч нөгөө нэг юу яагаад гэж ингээл хүн болгоо ингээл болсон болоогүй юм бичээд ирэнгүүт тэгэл утгаалтчтай хүндээ тий. Би нөгөө нэг юу яацсан болохоор бас нэг мод сайж бас нөгөө нэг жоохон нөгөө хэл орон зохиол судлал гэдэг мэрэгчлэр төгссөн болохоор бас нөгөө нэг жоохон тэнэгдэх гэж магадгүй нөгөө мэрэгчлэр юм гарч ирээд тэгээд одоо чанартай хүмүүсэд нь шүү дээ. Тий нэг жоохон юу ямар бас нөгөө жоохон чанартай байхгүй бол хит ингээ автгаруулаад байвал бас тэр чинь нөгөө нэг утгыг алдагдуулахгүй бас нөгөө нэг жоохон үгэлж яахгүй л хажуу талаас нь тийм ажиглагтаад байдаг те. Яг бичиж чинь гоё байна. Тэнгүүт ингээд баг хүн болгон бичээл те. Юу яаж ийн гээл би бичиж ингэнгүүт тэгээд тэр дундаас чинь тэгэл нөгөө нэг чанаргүй юмуд айгүйх гарч ирдэг те. Одоо жишээлбэл одоо нөгөө нэг 20 нөгөө тэнгисэрэг дээр 24-д болоод ирч хүртэл. Бүгд шүлэг хүчсэн тоож байгаа хоо тэгээд. Тэгээд нөгөө төлийн ингээд шүлэг хийж гисгэрхгүй хэцүү сонсогдоод тэгээд нэг жоохон сонсогдоо. Заавал юу байл тэгээд яаж байгаа юм тэгэл яг үндэ ингээд нэг эхний нэг ганц 2 юм уншиж байгаа бот. Жоохон тий хэцүү. Тэгээд тэнгуут тэгэж хавтааруулаад байгаа байхгүй тэгээд чи юу вэ бүр нэг юм бүр тэр коронавиг үед ч мөр утгаа алдсан шүү дээ. Тэр нэг гурилны үйлдвэрийн хитэн жилийн ойч үлээ. Тэрний ой зориулсан онлайн яруу найргийн наадам члээ ёо бүр. Тэгэж бүр автгаруулсан бүр яа бас юу ясаад одоо нөгөө нэг юм нэг группийн дээр нэг онлайн нэг лайк ширээ тодорч мадруулдаг тийм юм те.
хамгийн олон лайк тавьсан дөрөв зүрүүлээ яагаад байгаа ч юм. Тиймэрхүү юм харангууд жоох хэцүү санагддаг л тэгээд. Тэнгисийн хэрэг дээрх нөгөө уулийн шүлэг надад таалагдсан. Одоо ээж аваа эмнэлээс гачрыг хүлээх зур бичсэн. Тэрийг сонсноо. Сонсоогүй. Би Бас тэр дундаа арай гайгүй яруу найраг шиг санагдсан нэг юм дүрслэлтэй байсан байхгүй юу? Тийм мэдрэмжтэй байсан. Тэгэнгүүт зүгээр ингээд бас тий. Одоо оролцож нэрийг хэлэхээр одоо жоохон амар харьцуулагдсан юм байлаа ер нь. тэгээд шатал тийм Болчоод байна тий. одоо юу байгаа даа шүү дээ. Нийт одоо массынх нь яг массын чаг үзэг нийт ихэнх нь ойлголтоор тэр нэг би бол тод юу үлээ за цагс надаар заримдаа тоглог мөглөдөг. Тэр нөхрийн хэлж байгаа юм яг нийтийнхаараа нэг юм энэ хүн юм шүлэг оролттой юм байна гэдэг юм ойлголт төрүүлээд байгаа байхгүй. Тэр нөхрийн бичиж байгаа юм бол яг үндэ шүлэгч биш шүү дээ тэр чинь тийм. Өөр холбож. Тийм өөр холбож л зүгээр хэлж байгаа учраас тэр шүлэг биш. Тэнгүүт яг нийтээрээ нэг тийм ойлголт төрөөд шүү дээ тийм. Яг үндэ бол яг миний ч юм уу зарим нийтийн нөхцлөөр бол тэрийг энийг шүлэг гэж битээ ойлгоосоо гэж хүс нөгөө бодмоор байгаа хгүй. Тэнгүүт нийтээрээ тэгж ойлгох чонгууд энэ зарим хэсгэндээ жоохон дургу байна те. За энэ шүлэг байхаа цаашаа те. Тэгээ ер нь нэг жаахан ер нь нэг жоохон ялгаж салгаад юм жоохон мэрэгчлэн байгаа гэвэл те. Юу ажил байна. Бас юу л байна. Тэгээ юу яадаг те. Мэрэгчлэн баймаар л тэгээд нэг их хадварах юм бол тэгэл болор цомогч гэсэн ярмаар юм байвал бас зөндөөлийн байгаа л да тэгээд. Тий. Жишээлбэл одоо нэг болор цомд ингээд төрүүлсэн шүлгийг харангуут ингээд амар бүр тийм арайчтай гэмээр шүлгнүүд явж идэх хөөх. Жишээлбэл одоо нэг болор цомд нэг тэр чинь нэг төрүүлсэн шүлэг байгаад нэг ээжийн тухай шүлэг. Гэт яг ингээд нэг битсэн шүлгийг ингээ харангуут нэг юм яг ингээ нэг юм зүгээр нэг юм 7-8 дугаар нэг ил үгтэй шүлэг цаа. Нэг имэжийн тухайн шүлэг байгаа байхгүй. Ерөнхий агуулга нь болохоор би тэр бүсгүй тайртай. Тэр бүсгүй намаа ингээд хоолж унддаг тэгдэг ингэдэг. Тэгээ төгсөлт нь тэр бүсгүй ээж гэдгээгээ төгсдөг байхгүй. Яг ерөнхийдөө бол за нэг бид дүү те нэг 6 дугаар ингээ хүүхдүүд нэг тийм хүн бичиж магадгүй. Яг тийм шүлэг төрүүлсэн жишээ бол байгаа тийм байдаг. Яг тэгэл юу яавал юу л бах л та тэгэл яриул зөндөл юм аа. Гэхдээ юу юм бэ лээ. Одоо нөгөө нэг бид чинь болор цом юм тийм гээл мяазаа гээл нэг тэгээд идэх штэ тий. Яг ингээд гаднаас нь ингээд муудаа цуг бус дотор нь ороод ингээд өөрснөө хөлчлөө тий. Бас нэг юм шүлэг унштай юм гээд дотор нь ороод өөрснөө юу яаж ивэл бас зүгээр юм шиг байгаа. Дотор нь орж үзээ тийм гаднаас нь ингээд бас яагаад цугаад тав шиг дотороос өөрөө орж үлцүү зүгээр юм шиг байх. Анх ч гэсэн зөксөн гээл гаднаас нь нэг юм кино шиг харж суучаалаа юм гээл юм яг нэг очргоо том хүн шиг гаднаас нь муулаа цугаад тав штэ. Зүгээр ингээд нэг дотор нь орж юу явал бас юу л юм бэлээ. Зүгээр л юм бэлээ бас. Би ч бас 2 удаа бас болор цам шүлэг өгч үзсэн шүү дээ. Гэтэ бас гарцтай юм биш тэгээд ер нь бол болгож жил болгон яг явуулж яхад ер нь зүгээр хөө тэгт. Нэг юм бодол болтал болсон юм бэл яг тэнцээд ичж бол тэр үз. Яс тийм. Манай үеийн залуучуудаас ч болор цамд гараад шүлэг өмч зөндөө өгч шүү дээ. Тийм манай эдмон байна. Марс ах байна. Одоо бүр хин одоо манай дэвээ төв ах хоёр ч бүр яг үндэ бол юу агаачтай бүр алдсан шүү дээ. Одоо төв ахын тэр хоёрт ордог наадам биш бол ерөнхийдөө бол яг үннээр бол тэр чинь төв ахын наадам байсан шүү дээ. Төрүүлэхэд ойлгомжтой байсан. Тэр бол ойлгомжтой. Тийм тэр хиний тэр манай дэвэгийн тэр уншдаг шүлэг шүү дээ. Юу хитэн уншдаг шүлэг үлээ. Тэр шүлэг бол яас. Гэр бол юу байсан. Тэгээд нөгөө хиний нөгөө түрүүний хэлсэн нөгөө нэг дотроос нь орж манай хүмүүс юу яагаад шүү дээ. Өөрчлөлт бид нэр бас ийм уншдаг хүмүүс байгаа шүү. Бид нараас ингэж бичиж шүү. Тэ. Төлжүүлж юм л гэсэн үгтэй тий. Тэгээд дээрээс нь юу яаж юм те. Нөгөө шүүмжлэх хүмүүстэй байна те. Нөгөө нэг усны годом сайтаа нөгөө нэг болор цамын шаардлага гэдэг нэг тэр орсон гөр. Тэн дээр бол яг байгаар л гаргаад ирсэн байхгүй те. Тэгээ нөгөө нэг fat cat гэх юг шүүмжилсэн байсан шүү дээ. Тэр бас нэлээ. Тий, нэлээ яасан. Хүмүүсийг хоёр талд хуваасан баг тийм. Нэгэд бол тийм юм байх хэрэгтэй л дээ. Тэггүй тэгэл бас тийм шүү дээ. Хүндлэл гэдэг юм а гээгээд байгаа тий. Нэг тийм нэг талд нь гараа шүүмжлээд хэлж ах хэрэгтэй юм байгаа. Тэр чинь
энийг юм white гэдэг юм зайлаасаа гэсэн дээр шин чинь нэг юм өшөө юу болоод байна. Өшөө юу ягаасаа гэсэн дээр хөгжөөсөө гэсэн дээр юу яаж байгаа шүү дээ. Шүмжилж байгаа шүү дээ тий. Тэр хүн үнэхээр энэ бүтэхгүй зайлаасаа гэж бодож байсан бодлого хүн шүмж бичихгүй байхгүй. Яг үндэ тэр хүн хүсээд хөгжөөсөө гэж хүссэндээ юу яагаад шүү дээ. Шүмжлээд шүү дээ. Тэгэхээр бол тэрийг бол зүйл гэж үзэх тийм шүмжилж авах хүн байж ах хэрэгтэй. Тэгээд ерөндөө нөгөө нэг юм шүмжилж яаж нөгөө нэг юу яаж ижил байдаг шин юм шүмж дундаас те юу гэдэг юм хөгждөг өрсөлдөөн гардаг те. Нэг газраа гацаад авахгүй тийм нэг юм тогтоод авахгүй. Тийм шүү. Оргийн гадаа деван дээр яруу нэр санчир болон хөтлөгч миний бие тэгээд Мишель бид 3 байлаа. Хамаач байсан. Өнөөдөр аягүй гоё болж өнгөрлөө те. Подкаст гоё болчлоо. Юу юм бэлээ? Нөгөө нэг яах ингээд дөнгөж ингээд нөгөө бичээд эхэлжингүүт нөгөө нэг тэнэг жоохон мангар. Тэгээ бичих хүсэл оргилцсан байгаа даа. Хүн чинь мангар их бичдэг бил. Тэгээ нөгөө нэг яг Мосын намаагүй бич нөгөө их шүлгүүдээ номонд оролцсон. Баг хасаагүй тэгээд. Тэгээд хэрвээ их нэртэй болох юм бол гэдэг. 5 зүрж болоо биччихсэн хэрэг. Тэгээд галзаа юм ихцээ. Тэр шүлгийг харсан шүү. Тий. Тэгээд энэчнээс нэг шүлэг бичсэн. Ихтэй одоо батгаа бичмээрээ. Одоо жишээлбэл тийм ирээдүйд их нэртэй болвол уншиж өгөх шүлэг 8-2 гэж байгаа хэрэг. Буунаас мань урсан цусаар уруулаа бод хонгор минь өгд хүртэл чамд дурлаг. Чи мөнх амьдар зүлд. Тэгээд амиа хорл. Дараа над дээр ирж мөнх амьдардың тухай ярьж өг. Гар дээр минь үлдсэн сорив гоо зөкслөнгийн бэлэг тэмдэг бол араараа минь тавьж аль эсвэл намайг хаяна гэж айлах. Хүснээрээ намайг заваа хонгор минь. Буунаас нь урсан цусаар шүлэг өч. Ирлэг хүртэл чамд дурлаг. Чи тэрнтэй гөрлөж хүүхэд өрүүлчихээ над дээр. Би тэр хүүхдэд чинь хойд эцэг болъё. Зүгээр л уруулаа бод хонгор минь. Миний өвдөл чиний гоо зөкснө тодорхойлог. Хэр зэрэг намайг өвтгөж чадна. Тэр чигээр чинийгээрээ 18 болно гэж. Яа. Иймэрхүү бас балаа их битсэн байлээ. Тэгээд одоо ботхоор тэгээд жоохон амар санагдаад байдیں۔ Тэгээд жоохон кринжилээ тэгээд. Тэгээд кринжгүүр гоё бас зэвгээд дурсаад дээ. Гоё юм шиг. Ер нь тэгээд юу юм бэлээ тэгээд дараа нь харахад бас гоё санагдтыг нэг бас нэг харахаар бас зарим янз зөө кринж санагдсан заримдаа ингээд нөгөө нэг юм хүл хацал бичингүүд өөртөө нэг юм дуудаад байгаа ч юм шиг тий. Тэгээд ер нь бол тэр юуг бол жоо хувьдаа бол итгээд л байгаа юм. Нөгөө нэг юм бичдэг хүн чинь нөгөө нэг өөртөө ямар нэг юм дууддаг гэдэгт ер нь нэг жаахан итгээд л байгаа юм. Тэгээд ахнар бас хэлжсэн тэгэхдээ ер нь бол тэрийг жоохон бас бодож явж ивэл зүгээр л юм байна. Тийм мохор сүсэг шиг сонсогдож байгаа ч гэсэн тий. Тэгээ би ч нэг жоохон нэг тийм онгод байдаг гэдэгт жоохон гэдэг төрөл юм шүү дээ тий. Яг нэг тийм нэг юм баруун бүрэн дээр нэг юм суучаад миний чихэн нэг юм хилээд байгаа юм шиг тий. Тэгэж төсөөлөх дуртай тий. Яруу наригч болдог уу? Яруу наригч гэж төрдөг үү? За яхав андаа л болтын болов доо гэж яав үдээж тэр чинь нөгөө нэг юу ч мэдэхгүй л цагаан цаасал төрж байгаа шүү дээ. Яг өндөө бол тэгэл цаг хугацааны авцдал юу яадаг л бах та тэгээд бол юу яадаг л бах та нэг юм олж авдаг л зүйл бах та ерөнхийдөө тэр хүн шүлэг бичдэг хүн болохгүй юу гэдэг тэгэл цаг хугацаа л тэрийг л мэдэх бах та ер нь бол. Тэгээд яг юу вэдэ нөгөө нэг ном гаргасан маань тэгээд юм ихэд нөгөө нэг тэгдэг штэ нөгөө нэг юм яруу наригч ихтэй зуран зураач хоёрыг өөртөө дурлуулсан хөвгтүүгээл тэгдэг штэ тий. Яг би зүгээр ховдоо л тэгэж боддتي нөгөө нэг өөрийнхөө хайртай дотны хүмүүс эсвэл дурлсан үндэ ямар нэгэн байдлаар шүлэг бичээд үлдээчээ. Тэр хүмүүс зориулж шүлэг бичээд үлдгүүд магадгүй намайг байхгүй болцсон юм ч юм уу. 50 100 жилийн дараа ч юм уу. Тэр хүн зориулж утсан шүлгийг өөр нэг хүн олж унших юм бол тэр хүний аманд тэр ахаад амьлсан. Тийм учраас би ер нь бол тэгж бодож ер нь одоо бичдэг шүү дээ. Намаа ерөнхийдөө бол тэгж бодож гаргасан юм. Цаг хугацаанд зориулаад гаргачих. Магадгүй миний өөр хүүхдүүд яач зэмэр ч юм уу те. Манай өвөө манай аав нэг юм ном гаргаж ирсэн гэж орчихвол би тэр үе дахиад амьсан те. Ерөнхийдөө бол цаг хугацаанд цагаа өөрийгөө зориулаад за би ингээд ном биччихлээ. Ингээд цаг хугацаа үлдэхгүй юу гэдгийг цаг хугацаа шийднэ. Гэт үлдэлийн тэнгэр мэдгээл гэсэн зарчмаар. Ер нь тэгж л ном гаргасан да. Цаг хугацаанд үлдээчих. Тийм цаг хугацаанд үлдээчих. Гоё. Тэгээ муу сайн нь бол хэлээд байдаг. Цаг хугацаа хэлээд өгдөө. Тэгээд муу сайн гэдэг ойлголтыг үндсэндээ ямар ч ойлголт юм те. Гэхдээ бас
Яа тийм. За тэгээд нэг Өндөрлөх юм. өндөрлөе доо нэг хаалтын нэг шүлэг өмшгөө тэгвэл. За тийм. Алдаа минь цээжин дотор эмтэрч орхисон 15-ны сар минь хурмаар дүүрэн намрын шинийн гуравнаар айлсан хагацлын тухай дуу минь алдаа минь өвлийн гадаг сарын бэлэг цаг өдөр хожимдод татсан солонг минь дотогшоогоо асгарч цээжний тад үдлэх үнчин шувууны цангааг тайлх нулимс минь алдаа минь 15-ны сар минь өнөг минь готрон гузал минь хавж уулзахгүй ч гэж битэх хүйтэн гацтай чим. Энтэй хамт санчирмаан TikTok гүн